Манай улсад төсөвтэй холбоотой нэлээд олон хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. За төсвийн хууль, төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай хууль, өрийн удирдлагын тухай хууль гэх мэтчлэн суурь зарчмуудаа бол бид нар өнгөрсөн 36 жилийн туршид бол нэлээд сайн тодорхойлсон. Гэхдээ тэгэл жил ирэх тусам улам бас дордоолах юм. Одоо энэ хууль ингэж орж ирснээрээ энэ төсөвтэй холбоотой хууль эрх зүйн орчныг гажуудуулж, төсвийн зарчмуудыг гажуудуулж, төсөв тавигдах тусгай шаардлагуудын гажуудуулж, ер нь бол энэ нийт тогтолцоогоо нурааж байгаа ийм хууль болчиход байгаа юм л та. Тэгээд гишүүдийн хэлээд байгаагаар ингэж зарим төслүүдийг төсвийн гадна гаргаснаар тэр хоёр төсөвтэй болох гэдэг нь үнэн. Төсвийн нэгдмэл байдлын зарчим алдагдана. Тэгээд ер нь яахлаарэ ингэж юм тухайлсан тодорхой төслүүдэд зориулсан бүр юм тухайлсан хууль батлах байгаа юм бэ гэдгийг ч бас ойлгохгүй байгаа. Яад вэ гэхээр хуульчин бол одоо нэг ерөнхий харилцааг зохицуулах ёстой шүү дээ. Гэтэл бүр ингээд юм тодорхой төслүүдийн нэр зааж агаад тэдгээр төслүүдэд зориулсан юм хууль батлах гэдэг. Тэгээ энийг бол одоо юу гэж хардж гинүү гэхлээр дараа нь одоо энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа тэр нийслэл нь байдагсан ч засгийн газар нь байдагсан ч эргээд их хурл руу заана. Тэгээ их хурлаар ийм хууль баталчаа үсттэй бид нар буруугүй. Энэ хамтын шийдвэр байсан. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол ийм зарчимгүй байдлаар улсын их хурлыг ингэж ашиглах явдал бол газар авч байна. Тэгээ бид нар бол энийг бол бас хүлээн зөвшөөрч болохгүй. Ер нь бол өнгөрсөн хугацаанд бол энэ сүүлийн 10 жилд энэ төсвөөс гадуурх төсөл хөтөлбөрийн санхүүжилт бол одоо бүр хэрэг сэтэрсэн шүү дээ. Наад зах нь одоо энэ нефтийн үйлдвэртэй холбогдуулж яригдж байгаа тэр хоолойны санхүүжилт байж байгаа. Бас л одоо урд хөршийн Оринко гэдэг компаниар тэгээ одоо нүүрсээр санхүүжиж байгаа тийм давхар юм явж. Энэ төрийн өмчт компаниудын энэ бүр хөрөнгө оруулалт хийдэг хэрэгсэл болсон энэ байдлыг бас таслан зогсоох хэрэгтэй гэж бодож байгаа. Гэтэл тэр асуудлаа яая гэж яхад давхар ийм одоо 3 төслийг онцлоод ийм хууль оруулаад ирж байгаа. За энэ сэлб дид төв гэдэг зүйлийг бол ерөөсөө ойлгохгүй байгаа. Яахлаарэ нийслэл хот бүр ийм барилгын төсөл санхүүжүүлээд тэгээ одоо ийм барилгын төсөл хэрэгжүүлээд одоо тендер мендер зарлаад ингээ яваад байгааг ерөөсөө огтхон ч ойлгохгүй байгаа. Тэгээ сая яригадаад байна л да, тендерүүд нь алигдийн зарлагдаад тэгээ тодорхой компаниуд шалгарцсан гэж байгаа. Энэ тендерийнхаа процессыг нийслэлийн удирдлага нэг тайлбарлаж өгнө үү гэж хүсье. Тэгээд дээрэс нь энэ нийслэлийн 1-р орлогчдоор даваа далаа тантай холбогдоод байгаа танай эхнэрийн компани бас энэ нийслэлийн тендерт шалгарсан асуудлаа бас энэ чуулганы нэгдсэн уралдаан дээр тодорхой тайлбарлаж өгнө үү гэж хүсье. За төгсгөлд нь бид нэгэнт ийм төсвийн зарчмуудыг эвдсэн, гажуудуулсан ийм хуулийн төсөл хилэлцчихэхэд энэ шинээр сангийн сайдаар томилогдсон хүн маань хаа байна? Энэ Минцайхан сайдаас энэ асуудал дээр яг өөрөө ямар байр суурьтай байгаа нь цаашид одоо ер нь төсвийн бодлогоо яаж барьж явна гэж бодож байгаа гэдгийг нь асуумаар байх юм. Яг л ийм чухал одоо өөртөө холбоотой асуудал хилцэж яхад танхимд ч орж ирдгүү. Өөрийнхөө тэр одоо бодлого шийдвэрийг тайлбарладгүй. Тэгээ сангийн яамны нэг хэдэн газрын дарга нарыг суулгачаад ингээд уулзуулаад байж идэг байдал бас байж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр хурлын дарга бас сангийн сайдыг дуудвал яасан. За сангийн сайд Минцайхныг танхимд урьж байна. Гишүүдийн асуултанд хариулъя. Тэр бол даваа далаад хариулж ажлын хэсэг 4-р микрофон. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Эцэг дарга 1-р орлогч даваадлаа. Мөн бас хариулах боломж олцсон тас танд баярлалаа. За манай гэр бүлийн хүний холбогдлолтой нийслэлээс тендер авсан ямар ч тийм асуудал бол байхгүй. Энийг улсын хурлын чуулган дээрээс хариуцлагатай хэлье. Энэ талаар бол бас зохиох нэр хүндэт талцсан асуудлууд дээр хуулийн байгууллагуудад бол гомдлоо гаргасан байгаа. Бусад холбогдлолтоор бол өөрөө манлайлаад шалгуулад явхад бол билээ гэж хэлье. Бас асууж хариулах боломж олгосон жаргалан гишүүндээ бол баярлалаа. За Сэлб хотын төслийн хувьд гэвэл нийслэл анх удаа 20 минутын хот гээд хүндээ хэлтэй ийм хот барих зорилгоор тэзүү босгоод бол эхлүүлсэн. Энийг та бүхэн бас зөвөр ойлгоорой гэж хэлье.
3 уурын цахилгаан станцын хэмжилтээр зөвхөн тэр бүс нутагт 2100-д нэгж талбар чөлөөснөөр 21% агаарын бохирдол буурсан байсан. За Улаанбаатар хотын хэмжээнд 7% агаарын бохирдол дээр нөлөөлнө. Мөн 2000 нүхэн жорлон одоо хөрсний бохирдол агаарын бохирдлоос сэргийлэн, дээрэс нь хүүхэдтэй хүндээ ээлтэй 20 минутанд жоохон хүүхдүүд алхаж хүрэх боломжтой 5 цэцэрлэгтэй 3 олон улсын юм сургуультай тэгээд үйлчлэгээний төвтэй юм хүндээ ээлтэй олон улсын юм 20 минутын хот гэдэг концептын дагуу иргэндээ ээлтэй юм хот байгуулахаар төлөвлөж байгаа учраас анх удаа нийслэл энэ дээр менежментийн хувьд бол оролцсон. За энэ барилга байгууламж нь бол нийт 11 том давуу талтай буюу хамгийн наазгаар хэлэхэд металл басаад зис шугам хоолой зэрэг зис шугам хоолойн жишээлбэл хүний эрүүл мэндэд урт хугацаанд маш эерэг нөлөөтэй байдаг. Ийм учраас Монгол хүний Улаанбаатарчуудын амьдралын чанар Улаанбаатарт хамгийн анхны удаа хүндээ ээлтэй, хүртээмжтэй, нэг хүнд ногдох ногоон эдэлбэр талбай ихтэй ийм 20 минутын хотыг бол байгуулахаар бид нар төлөвлөж ажил бол төслийг эхлүүлсэн. За өнгөрсөн жилийн 2025 оны 5-9 дугаар сард дээр нийт 7 багц ажил дээр 1.8 их байд дээр 7 компани бол тендерийн Монгол улсын хууль заасны дагуу тендерийн процессын дагуу бол шалгарч бол ажил бол эхэлсэн. За мөн бусад инженерийн дэд үтцүүдийг бол төсвийн тухай хуулийн худалдаа авалтын 18-ыг үндэслэн инженерингийн нийслэлийн харьяа бусад байгууллагуудаар бол зарим ажлуудыг бол захирамжилж шилжүүлж байгаа. Энд бол ус угын удирдах газар шугам хоолой, гадна тогтчлтыг бол Улаанбаатар тогтчлт, за үерийн байгууламжийг бол геодын цусны байрлал байгууламж гих мэт одоо төрийн зарим одоо инженерийн байгууламжуудад за гадна тогтчлт төв магистралийн ажлуудыг бол шилжүүлж хийж байгаа. Нийт бол 48 багцад хуваарлагдж байгаа. 158 га дээр 3-4 дугаар хорооллыг бол бүтэ 2 нугуулгаар ийм хотыг бол ингэж бүтээн байгуулж бол Монгол улсад Улаанбаатар хотод анх хүндээ ээлтэй ийм бол хотыг байгуулж байгааг бол дуулахад таатай байна. За баярлалаа танд. За Загжбай Мэнд сайхан сайд хариулъя. За жаргалын гишүүний асуулт хариулъя. Нэг үүдэн дээр ярилцлагыг тоцроод ороод ирлээ шүү уучлаарай. Энэ хоёр төсөвтэй болох асуудал огт биш юм байна. Тэгэхээр төсөв бол төсвийн орлогоо бүрдүүлээд тэр орлогоороо төсвийн зардалаа санхүүжүүл явна. Гадаад зээл төсөв талдаа бол орлого хэлбэрээр бүртгэдэг. Энэ чинь санхүүжилтийн их үүсвэр. Тэгэхээр бид нар энэ хууль санхүүжилтийг их үүсвэрийн хугацаанд нь ашиглах байдлаар гишүүд маань санаачилж оруулж ирж байгаа. Төсвийн хязгаартаа бид нар 1.2 их найдыг энэ жил нийтдээ 76 төсөл хөтөлбөр дээр ашиглаа гэдэг ийм төсвийн хязгаар суулгаж өгсөн байгаа. За энэ хоёр төслийн маань энэ жилийн санхүүжих шаардлагатай дүн нь бол 1.8 их найд байна. За ингэхээр энэ хоёр маань хэрвээ энэ хууль дэмжигдээд төсвийн хязгаараас гараад явах юм бол үлдсэн 1.2 дээр бусад зээлээр хэрэгжиж байгаа 74 төсөл хөтөлбөр маань хэрэгжээд явах энэ боломж нь бүрдэх юм байна. Түүнээс өрийн таацд нөлөөлөхгүй хоёр төсөвтэй болно гэсэн ойлголт бол байхгүй гэдгийг хэлэх гэсэн.